Өнөөдрийн төргийн өөр өнцөг хилцүүлэг танд хүрч байна. Тэгэхээр бид өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг хөндөх гэж байна. Дэлхийд дахинд хөдөлмөрийн ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөд бэлэн үү? Гарц шийдэл юу байх вэ? Салбар хоорондын уялдаа холбооны чухал. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн боломжийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, тэгш бус байдлыг халах, гендерийн тэгш байдлыг хангах зэрэгт мэдээж олон сорилт бий. Гэхдээ гарц шийдлүүд ч олон байгаа юм. Дэлхийд дахинд хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор мөн хүлэмжийн ихийг ялгаруулдаг, баялаг их шаарддаг салбаруудаа хумж ногоон эдийн засгийг дэмжих, дагаад тогтвортой бизнесийг дэмжих бодлого хэрэгжүүлснээр олон сая ажлын байрыг бий болгож байгаа юм. Мөн хөдөлмөрийн зах зээл дээрх насжилтын асуудал. Зарим улс оронд насжилт хэд залуучууд, зарим улсад насжилт их байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээл болон нийгмийн халамжийн салбарт ачаалал ирж байгаа гэх мэт энэ бүх асуудал манай улсад ч мөн тулгамдж байгаа. Энэ цаг мөчид гарц шийдэл шаардлагатай байгаа тул талуудыг оролцуулан хилцүүлэг зохион байгуулж байгаа юм а. Хөдөлмөрийн тухай ойлголт түүний мөн чанар нь хурдцтайгаар өөрчлөгдөхийн хамт хөдөлмөр нь нийгмийг төсөөлшүүгээр өөрчилж байна. Даяарчлал, цаг агаарын өөрчлөлт, технологийн дэвшил, өдөр өдрөөр өсөх нийгмийн тэгш бус байдал нь энэхүү өөрчлөлтийн шалтгаан болж байгаа ч бидний хэрэгжүүлэх бодлогоос хөдөлмөрийн мөн чанар ирээдүй тодорхойлогдно. Тэгэхээр ямар ирээдүй байх вэ? Зөвхөн цалин олохын тулд биш, харин амьдралыг утга учиртай, зорилготой болгоход хөдөлмөр ямар үүрэгтэй вэ? Шинээр хөдөлмөрийн зах зээлд нэгдэж байгаа залуучуудыг ажлын байраар хангахын тулд жил бүр 40 сая орчим шинэ ажлын байр хэрэгцээтэй. Үүнийг хаанаас бий болгох вэ? Өдөр бүр өс нэмэгдэж байгаа хөдөлмөрийн насны хүн бүрийг зохистой ажлын байраар яаж хангах вэ? Ирээдүйд аж үйлдвэр ямар дүр төрхтэй байх вэ? Цахим ертөнц, дижитал технологи хөдөлмөрийн зах зээлийг цоошлноор өөрчлөн жолоодож байна. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ улам бүр даяаршиж, төрөлжиж байна. Өнөө цагт энэхүү хөдөлмөрийн шин чиг хандлагын үр нөлөө нь юу вэ? Энэ нь хөдөлмөр эрхлэлтэнд хэрхэн нөлөөлөх вэ? Ирээдүгэн яаж аль болох шударга эрхтэгш байлгах вэ? Эдгээр хөгжил өөрчлөлтийг яаж зөв чиглүүлж, нийгэмд ажлын байрандаа эрхтэгш байдлыг яаж тогтоох вэ? Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 2019 онд 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөрийн ирээдүй өрөөндор ажил олгогч ажилтан болон засгийн газруудын туршлагад тулгуурлан дэлхийг хамарсан үр нөлөө бүхий бодлогыг тодорхойлох онцгой үүргийг хүлээж байна. Ирээдүй бол тодорхойгүй зүйл юм. Технологи, хүн ам зүйн өөрчлөлт зэрэг нь ирээдүйг тодорхойлохгүй. Бид өөрсдөө ямар ирээдүйг хүсэж байна? Түүнийг л бүтээнэ. Бидний ирээдүй биднийг хүлээж байна. Тэгэхээр ирээдүйд тулгарах асуудлуудаарх дээд хэмжээний чуулга уулзалтыг Нэгдсэн үндэсний байгууллагаас 9-р сарын 23-наас 24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулах юм. Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд хөгжлийн хилцүүлгийг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд NTV телевиз тогтвортой хөгжлийн зорилтын төлөө хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг юм. Энэ хүрээнд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдрийн хилцүүлгийг зохион байгуулж байна. Оролцогчдыг танилцуулъя. Гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны хилцээний дарга Алтан тулан. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Буян Жаргал. Монголын ажил олгогч эзний нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Нанжид Самбуу. Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимын гүйцэтгэх захирал Дүүрэн. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бүгд найрамдах хятад ард улс Монгол улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Илинаар оролцож байна. Та бүхэнд оройн төргий. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж байна. Тэгэхээр ажлын байрны хувьд, ур чадварын хувьд, за мөн зохион байгуулалтын хувьд ч гэсэн бүх зүйл өөрчлөгдөж байна. Үүнд бид бэлэн үү? Харин ямар бэлтгэл ажлуудыг хангаж, ямар ажлуудыг хийх вэ гэдэг дээр оролцогчдийнхоо байр суурийг сонсъё. It is my pleasure to join you today. I'm from IRO, which is Та бүхэнд орой мэнд хүргэе. Та бүхэнтэй хамт өнөөдөр ярилцлаганд оролцож байгаадаа баяртай байна.
Нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн эртний байгууллага болох олон улсын хөдөлмөрийн байгууллагаас оролцож байна. Ажлын байран дах эрх тэгш байдлыг хангах зорилгоор манай байгууллага ажиллаж эхэлсэн. Өнөөдөр бид бүхэн хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн талаар ярилцсанаа. Ажлын байрууд өөрчлөгдөж байна. Технологийн хувьд, хүний нөөцийн хувьд ч нэг улс орон эдгээр олон асуудалд төдийлөн бэлэн байхад хүндрэлтэй байдаг. Хамгийн гол нь тухайн нийгэмд бэлэн байхын тулд төлөвлөгдөх хэрэгтэй. Хуучин 50-аас 60 насалдаг байсан хүмүүс 80-аас 90 насалдаг болж байна. Эдгээр хүмүүс нь өөр ажил эрхлэх шаардлагатай болж байна. Ялангуяа мэдлэг ур чадварыг тогтмол сайжруулах хэрэгтэй болно. Хоёрдугаар зах зээлийн бодлого идэвхжүүлэх хэрэгтэй. Шинэ бизнесүүд бий болж байна. Хуучин бизнесүүд алга болж байна. Хүмүүс нэг ажлын байрнаас нөгөө ажлын байр руу, нэг салбараас нөгөө салбар руу шилжих хэрэгтэй болж байна. Үүнд засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. За дараагийн чухал зүйл бол нийгмийн хамгаалал юм. Энэ олон өөрчлөлтүүд бий болж байхад хүмүүсийн амьдралын циклтэй холбоотой эрсдлүүд мөн бий болж байна. Ялангуяа нийгмийн ашиг, ач холбогдлууд, нийгмийн хамгааллын бодлогууд маш чухал юм а. За эдгээр гурван хүчин зүйлс маш чухал гэдгийг онцлохыг хүсэж байна. With rapid change, there's a higher risk associated with your life cycle. So providing proper social benefit through social welfare policy is a key thing. Those are three key things I would like to emphasize at this stage. Thank you. Тэгэхээр бодлого тодорхойлж байгаа яамны зүгээс энэ дэр ямар байр суурьтай байгаа вэ? За баярлалаа. Ер нь хөдөлмөр эрхтэй нэмэгдүүлэх ажлуудыг оруулах, ядуулыг оруулах асуудал дан газны яамны асуудлаас илүү бусад бүх яамны асуудал байгаа. Хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөр эрхтэнд оролцож байгаа бүх оролцогч талуудын хамтын оролцоо уялдаа холбоо их чухал юм байна. Тэр агуулгаараа гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бол салбар дундаа уялдааг хангах те. За хөдөлмөр эрхтээ бодлого зохицуулалтыг хангах. Энэ хүрээндээ бол хөдөлмөрийн засаглалын эрэлт нийлүүлэлтийг бол богино хугацаанд буюу нэг жилээр нэрвч тодорхойлж ирсэн байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд. Тэгэхээр бид нар цаашдаа энэ ирээдүйн чиг хандлага хөдөлмөрийн засаглалын тодорхойлох энэ зорилгоороо бол Монгол Улсын хөдөлмөрийн засаглалын эрэлт нийлүүлэлтийн таамаглалыг 2035 хүртэлх тооцох энэ судалгааг бол бас олон улсын аргачлалаараа зөвлөх багуудтай хамтраад бол хийсэн байгаа. Тэгэхээр яг 2035 оны сонгосон бэ гэхээр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт чиг алсын хараа 2050 байна. За энэний эхний үе шат бол 2020-оос 30 он байна. За хоёрдугаар үе шат бол 30-аас 40 он байна. Тэгэхээр энэ хоёр үе шатын дамнуулсан энэ таамаглалаа бол бид нар харах хэрэгтэй болсон. Тэгээ энэ агуулгаараа бид нар 35 оныг бол сонгосон байгаа. Ер нь олон улсад бол хөдөлмөрийн трендээ бол нэг 5-аас 10 жилээр ингэж таамагладаг. Ингэснээрээ бид нар ирээдүйд 2030 онд 35 онд аль бус нутагт гэх юм уу те ямар боловсон хүчин хэрэгтэй ба ажил хүч хэрэгтэй ба ямар ажил мэргэжил илүү эрэлттэй болох вэ гэдгийг бид нар тодорхойлох юм суурь судалгаатай болсон. Тэгэхээр ингэснээр бид нар энэ судалгаанаас үндсэндээ нэг 5 бүлэг 46 зөвлөмж гарсан байгаа. Тэгэхээр бид нар бол цаашдаа энэ дагуу бол бодлогоо тодорхойлох энэ арга хэмжээг бол авч хэрэгжүүл явна. Ажил олгогч эзэдийн нэгдсэн холбооны зүгээс За баярлалаа. За олон улсын хөдөлмөрийн байгууллага манай байгууллагадаа 100 жилийн тэмдэглээд ингээд 100 гаруй жилийн настай бол явж байна л та. Тэгээ энэ хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд харьяа байгууллагуудад хамгийн дэлхийд хамгийн том зорилт тавьсны нэг нь бол энэ олон их өлсгөлэн ядуурл, энэ дайн үмэн самун, энэ цаадлах нийгмийн болохгүй байгаа болгоныг бид нар юугаар ялан дийлж болохыг, юугаар энийг цааш нь шийдэж болох юм бэ гэсэн нь бол ерөөсөө хөдөлмөр хэрэгснээр шийдэж болох юм байна гэсэн. Энэ маш том зорилтыг тавьсан ийм л учиртай юм билээ. Тэгэхээр зэрэг бид нар энэ том зорилтыг бол улс орныхоо хэмжээнд хэрэгжүүлэхэд өнгөрсөн зах зээлийн нийгмийн 30 жилийн дээр нэг дүгнэлт хийгээд сая хэлдэгчлэн 2035 оног таамаглалд анхааргаад явж байна. Гэхдээ энэ дээр бас бид нар бусад улс орноос хэрэгжүүлж байгаа бодлогын юуг бас авч хэрэглэх шаардлага бас тийм сайн туршлагыг бид хэрэглэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр зэрэг бид нар бол жишээлбэл түрүү ярьж байна. Монгол банкнаас мөнгөний бодлого гаргаад төрөөс баримтлах мөнгөний бодлого гаргахад бол мэдээж хэрэг хөдөлмөрийн энэ зах зээлийн хөдөлмөр эрхлэлтийн маань хэдэн хувиар нэмэгдүүлэх боломжтой. Мөнгөний бодлогыг бууруулснаар их хэсгснээр эсвэл хэдэн хувиар хөдөлмөрийн эрхлэлт маань буурах юм гэдэг ч юм уу. Энэ уялдсан ийм бодлого хэрэгтэй байна гэсэн энэ олон жил яригдчихж байгаа. Хоёр дахь нь юу гэвэл энэ бас энэ жишээл бид тойрхон Хятад, Филиппин, энэ Вьетнам гэх зэрэг орнуудад хэрэгжиж байгаа энэ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх сайн туршлагууд айгүй их байна.
эднээс энэ хөгжиж байгаа орнуудын энэ туршлагуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Гуравтан жишээлбэл одоо хамгийн ойрхон юм бол энэ Японы бүтээмжийн санаачлал байна. Японы бүтээмжийн санаачлагуудыг бид нар Монгол улсад хэрэгжүүлж байсан туршлага бий. Гэхдээ энийг илүү далаастай тэр шинэ капитализмын бодлогыг гарч хэрэгжүүлж ах шиг байна. Гэх мэтийн ийм бодлоготой нь уялдуулаад хэрэглэх бид нар хэрэглэх хэрэгтэй байхгүй энийг. Бэлэн ийм бас авч хэрэглэж болох тал бий гэдгийг энэ дээр бас бориод хэлэх хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэл. За үзэгчдийн оройн хөндлөгийг альтгая. Тэгэхээр ирээдүйн хөтөлбөр гэхэд одоо ирээдүйн өөрчлөлтийн асуудлыг олон улсын хөтөлбөрөөр болгох 100 жилийн аваар 100-ны тунхаг болгож одоо гаргасан. Тэгэхээр үйлдвэрчний эвлэл гэлтгүү ер нь 3 талд бүтцээрээ одоо энэ дэлхийн нийтээр хурдцтай хөгжиж байгаа энэ техник технологийн 90-100-д дижиталчлалын энэ одоо 90-100-д хөдөлмөр өнийг ерөөсөж чадваржуулах шаардлагатай юм. Тэднийг тасралтгүй одоо бэлдэх шаардлагатай юм байна. Тэднийг нийгмийн хамгаалалд нь хамруулах хэрэгтэй юм. Даатгалд нь хамруулах хэрэгтэй юм байна. Ер нь бол одоо ирээдүйн энэ орчин үед бий болох энэ хөдөлмөрийн ертөнцид хүмүүсээ бэлдэх гэдэг бол маш чухал юм байна. Тасралтгүй бэлдэх гэдэг бол чухал юм байна гэдгийг бол бид одоо энэ одоо 100 жилийнхаа тунхаглаар бол тунхагласан. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол тодорхой зүйлүүдийг хийж байна. Дараагийн асуудлуудтай холбогдох байх. Гэхдээ Монгол улс энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа. Үйлдвэрчний эвлэлч гэсэн энэ асуудлыг бид нэр олон нийтийн хяналт тавьж, хамтран ажиллаж, нийгмийн түвшийн хувьд бол нэлээд өөрчлөлтийг хийх төлөө ажиллаж байна. За худалдаа аж үйлдвэрийн танхим. За бид нар ирээдүйн хөдөлмөрийн ирээдүйн чиг хандлагыг ярихаар ирээдүйн мэдээж хэрэг 3 хэсэгт хуваагдана. Ойрын ирээдүй, дунд ирээдүй, холын ирээдүй. Тэгэхээр ноолын улсын байгууллагаас бол холын ирээдүй тал дээр илүү анхаарч ажиллах талаар ярьлаа. За яг өнөөдөр ойрын ирээдүйд худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд компаниуд тулгарч байгаа зүйл гэвэл Монгол улсын хүн амын бууралтай холбоотойгоор одоо 2000-аас 2005 оны хооронд төрөлд буурсантай холбоотойгоор сүүлийн үед төгсөгчдийн тоо 30% буураад одоо хөлбөрийн зах зээлийн нийлүүлэлт сүүлийн 2 жил 30% бууралтай байгаа. За хоёрдугаарт нь юу гэхээр ажлын одоо хөдөлмөрийн бирж дээрээс зар тавиад олж хэрэгтэй ажилтнаа олж авах олдоц 3-4 жилийн өмнө нэг компаниуд нийт хүсэж байгаа ажилтныхаа 60%-ыг олж авч чаддаг байсан бол одоо бол дөнгөж энэ үзүүлэлт 23 оны байдлаар 30%-ийг олж авч чадж байна гэсэн ийм албан ёсны статистиктэй тулгараад байгаа бид нар. Тэгэхээр хүний нөөцийн асар их дутагдал бид нар ойрын ирээдүйд орчихсон байна. За нөгөө талаас энэ гадаадын бид нар чинь цөөн эдийн засаг маань хурдтай өсөж явж байгаа цөөн хүн амтай улс. Тэгтэл энэ эдийн засгийн өсөлтийг чинь хангах нөгөө нэг цөөн хүн ам чинь юу болж байгаа нөхлөр сая өнөөдөр түрүү лоногт гарсан одоо мэдээгээр бол 40 мянган багш дутагдж байгаа юм байна тийм ээ. За нөгөө талаас энэ аялал жуулчлалын салбарт гадаадуудад үйлчлэх ажлууд дээр гадны иргэдийг одоо татварыг нь чөлөөлөх байдлаар өндөр татвар одоо энэ гадаадаас хөдөлмөрийн ажиллах хүч авах юм бол өндөр татвартай байгаа. Энийг бууруулна гэдэг шийдвэрийг 5 сард ярьж байсан. Тэгээд одоо бол энэ буурсан буураагүй шийдвэрийг би сая хүртэл компанид асуулаа энэ талаар мэдж байгаа хүн алга. Яг тэр татварыг нь нойлсон юм уу нойлоогүй байгаа мó гэдгийг мэдж байгаа хүн алга. Өөрөөр хэлбэл энэ аялал жуулчлалын салбарт гадаад улсуудад үйлчилж байгаа зочд буудлын хаалгыг онгойлгодог үйлчилгээ, зочд буудлын угтаж авах үйлчилгээн дээр заавал Монгол энэ ховор хүний нөөцөө ажиллуулж яах гээд байгаа юм бэ? Нөгөө талаас 40 мянган багш дутагдaltaй байгаа юм бол тэр багшлах хэрэгцээ байгаад байгаа тэр англи хэлийг жишээ нь заавал яагаад бид нар монголчуудаа тэр ховор байгаа багшаад монгол хүнээр англи хэл заалах гэдэг юм бэ? Эднийг бид нар энэ Филиппин энтхэг гэсэн ийм англи хэлний нөөц болцоотой ийм хүмүүсээ татрын одоо бодлого зохицуулалтаараа авчирч болдгоо мó гэдэг асуудал тулгарч байна. Дуссан байгаа. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор үүсэт байгаа энэ нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийт ямар хүлээлттэй бас ямар бодолтой байгаад анхаарал хандуулад ирээдүйд дуулсан юм. Намайг залуу байхад бол ажилгүй хүн гэж бараг байгаагүй шүү дээ. Сургууль төгсөн тэгээд хуваар авна. Тэгээд одоо бид хаашаа чамаагүй нэг газар руу ажлын байр зориод явна. Говьрооч явуулна, хангаараач явуулна. Тэгээд хотод ордын хөөгнөр байгаагүй шүү. Хүмүүс солонгос гараа явчихар чи ямар юм өөрчлөгдөх үү? Энэ засаг байсан цагт өөрчлөгдөхгүй. Илүү их ур чадвар шаардсан хүний улам нарийн юмнуудыг л хүмүүс их суруул ирээдүйд хэрэгтэй байх гэж бодож байна. Хиймэл оюун ухаанаар хийх боломжгүй зүйлсийг хийвэл ирээдүйд илүү ажлын байр болно гэж бодож байна.
одоо хүмүүс илүү ажилгүйдэх магадлал ихснэ гэж бодож байна. Бүх одоо хүмүүс өөрийнхөө хийж байгаа ажил сэтгэл ханамжтай үнэлгээ авч байвал тэгэл хөдөлмөрийн зах зээлд хүмүүс сэтгэл ханамжтай байх болов гэж бодож байна. Хувьсаж өөрчлөгдөх талаасаа ямар байгааг Хувьсаж өөрчлөгдөх гэхээр ч одоо нэгдүгээр бид нар амар төвжиртэй хотод байж байна. Бас биднээс үе шалтгаалсан айгүй олон шалгуурууд байгаад байгаа шүү дээ. Тэрэнд жоохон уян хатан нюанстай хандсан тийм ажлын байрнууд ялтчгүй бий болж хувьсгаас өөр аргагүй тийм шаардлага бол үүссэн байгаа. Тэгэхээр тэр шалгууруудад таарсан үйл ажиллагаа одоо ажил эрхлэлт хийх боломжтой тийм зах зээл бол утгагүй үүсэх байх гэж хараад байна шүү дээ. Гэхдээ тэр яг миний хүслээр бол болохыг бол мэдгүй. Нэг яаралтай болохгүй бол одоо ингээд яг бидний үеийн залуучууд бол амар их гадагшаа явж шүү дээ. Хүний хүчээр хийдэг байсан зүйлийг ихэнх нь одоо электрон болж шилжүүлж байна. Гэхдээ яг бас мэдээч инженер техник тий график дизайн одоо компьютер дээр ажилладаг хүмүүсийн ажил бол мэдээж эрэлт хэрэгцээ өссөн тийм нэмэгдсээр л байх гэж бодлоо. Өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийд дахинд бас хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлтүүд явж байна. За олон улсад бол ялангуяа төсвийн бодлогоор дамжуулаад хөдөлмөрийн зах зээлээ яаж дэмждэм болоо дотоодод бас яг үүгээр үнэтэй уялдуулаад олон улстай яаж хөл нийлүүлж энэ бодлого уялдуулах боломжтой гэж гарц шийдлүүд байна гэж талууд үзэж байгаа талаар бас асуултыг асуумаар байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас эхлээд асуучтэй. Number one thing about Mongolian economy is that the mining sector. Хүмүүсийн хэлсэн үгийг сонсоход сонирхолтой байлаа. Монголын эдийн засгийн талаар хэлхийг хүсч буй зүйл бол уул уурхайн салбар бол маш их орлого олдог боловч сайн ажлын байрыг бий болгож чаддаггүй. Тийм ч учраас эдийн засгаа яаж солонгоруулах вэ? Яаж аль үйлдвэрийн бус салбаруудыг бий болгох вэ? За ажлын байрны талаар ярихад мэдээж хөдөлмөрийн ажиллах хүчний хомсдлын талаар ярьж байна. За ажлын байр бол бүтээмж, хүртээмжтэй холбоотой асуудал. Гол нь залуу үеийнхэн яаж нийцсэн ажлын байр бий болгох вэ? Тэгж байж бид нар хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн хомсдлыг шийдэж чадна. За дараагийн зүйл нь ажлын байрны ирээдүйн талаар яригдж байна. За хөрөнгө оруулалтын талаар ярьж байна. Ялангуяа мэрэгжил сургалт, удирдлагын төв, инновацлог сургалтуудыг явуулах хэрэгтэй байна. Мөн цахим ур чадварыг сургах хэрэгтэй. Танин мэдхүйн ур чадварыг сургах ёстой. Мөн нийгмийн ур чадваруудыг сургах ёстой. Энэ бол бүх ур чадвар ажилд шаардлагатай. За тэдгээр эдгээрийг хийхин тулд ирээдүйн ажиллах хүчийг шаардлагатай чадварыг бичүүлэхийн тулд бид нар яах вэ гэдэг асуудал юм. Тийм ч учраас бүх хөгжилтэй орнууд мэрэгжил сургалт, удирдлагын хөтөлбөрт маш их шинжилгээг оруулж байна. Ийм хэрэгцээнүүдийг ихээр харгалзан үзсэн сургалтуудыг явуулж байна. That is what all every advanced countries are doing in terms of their vocational training. That is the thing I would like to emphasize. I will get back to that later. Хөдөлмөр нэмийн амны зүйлс. За ер нь хөдөлмөрийн тухай хууль гэдэг байгаа. Энэ хуулийг Монгол улс маань 2022 онд хэрэгжүүлж шинжилэн батсан хуулиа бол хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ хуулиа өөрөө 22 жилийн дараа шинжилсэн хариулга хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ бол сүүлийн үед нийгмийн эдийн засгийн байдал, за хамгийн ойр хугацаанд болсон цар тахалч гэдэг юм уу, энэтэй холбоотой маш олон эрг зохицуултууд бол орж ирсэн байгаа. Зайнаас ажиллах, захимаар ажиллах, гэрээсээ ажиллах гэдэг юм уу. Уян хатны энэ хөдөлмөрийн харилцааны зохицуултыг бол тусгасан байгаа. За нөгөө талаасаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ хууль тогтоомжууд байна л да. Энэ хууль тогтоомжууд дээр бол одоо маш олон одоо хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлтүүд байна. Энэ дүгнэлтээс ингээ харахад нийтлэг нэг дүгнэлт байгаа. Тэр нь юу вэ гэхээр хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдэд эрг үр дүн гарахгүй байна гэсэн ийм одоо нийтлэг дүгнэлтийг бол өгсөн байгаа. Тэгэхээр бид одоо яг юу ихээр төлөвлөж байна гэхээр яг одоо түрүү яригадаад байгаа энэ хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг бол макро эдийн засгийн бодлоготойгоо илүү уялдуулах, за мөнгөний бодлоготой уялдуулах. Жишээлбэл одоо аливаа улс орны төв банкны зорилт бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжүүлэх те ажлуудыг бууруулах гэсэн ийм зорилтууд бол ордог. Тэгэхээр бид нар энэ одоо өөрсдөндөө бол одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын зөвлөл те тэрэнд нь бол одоо Монгол банкны төлөөлөгчд юм уу, эдийн засгийн хөгжлийн яамчд юм уу, ийм өргөн бүрэлдэхүүнтэй ажиллагчдын төлөөлөгчд юм уу. Ийм зөвлөл ажиллаж бол энэ төрөөс баримтлах хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо бол ингээд тодорхойлоод явахаар байгаа. За өнөөдөр яг иргэн дөрж байлаа гэхэд ажилд орох дундаж хугацаа нь бол 7.4 сар байгаад байна. Энэ нь олон улсын дунджаас бол харьцангуй бага. За хамгийн бага хугацаанд ажилд орж байгаа хугацаа бол нэг 2-3 сар байгаад байгаа. За хамгийн ихтэй бол 2 жил орчим байгаад байна. Тэгэхээр манайх хэдийгээр ажил орох хугацаа бага байгаа ч гэсэн нөгөө талдаа цалин өсний асуудал байгаад байгаа. За цалин өс бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа цалингийн хэмжээ Монгол улсын тухайд 37% байгаад байгаа. За олон улсад бол ижил төстэй одоо улс орнуудын тухайд бол 50 орчим хувь байгаад байна. Тэгэхээр бид нар зайлшгүй одоо ойрын хугацаанд
дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх цалингийн хувь хэмжээг 8-аас 13%-аар нэмэгдүүлэх бас юм шаардлага тулгараад байгаа. Нөгөө талаас цаг дуссан байна. За ажил олгогч эзэдийн холбооноос яг энэ нөгөө хуулийн хэрэгжилт дээр юу ямар байна? Энэ уян хат зохицуулт өнөөдөр ямар байна вэ? Хэрэгжиж гинүү гэдэг. За сая дурдлаад хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн хариулга батлагдаад одоо ингээд 2 дахь шилдэ хэрэгжиж явж байна тийм. Ер нь бол энэ хөдөлмөрийн тухай хууль бол бусад энэ одоо дагалдан гарсан өөрчлөлт орсон хуулиудын төвшөнд бол манайх энэ хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдлыг бол хууль эрх зүйн ер нь нэлээд сайн баталгаажуулж чадсан гэж үзэж дүгнэж болохоор олон улсын байгууллагууд ч тийг дүгнэдэг юм байна лээ. Манайх энэ талаараа бол аздаач бас нэлээд дээгүүр ордог. Гагцгүй бидэрт одоо юу шаардлагатай байна вэ гэвэл ер нь энэ хөдөлмөрийн зах зээлийн урсгал бол жил нэг тоо хэлээ л дээ 2014 онд албан бус салбарт ажиллаж байсан 160 мянган орчим хүн ажиллаж байна гэж тоо тавьж исэн бол 24 оны ч бараг 220 мянга төрсэн байх жишээтэй. Тэгэхээр зэрэг чинь энэ албан салбарт ажиллаж байгаа энэ албан салбарт шилжиж байгаа энэ ажил хүчний одоо нэмэгдэж байгаа тийм тоо үзүүлэлт биш. Хасагдж байгаа тоо үзүүлэлт рүү яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ албан бус салбараас албан салбарт нь шилжихийн процессыг одоо жаахан хөнгөвчлөх, энэнийг одоо илүү албан салбарт шилжүүлж энэ одоо яригадаад байгаа тэр татварын бааз хуримч нэмтэн, нэгдүгээр хоёрдугаар тэгвэл нийгмийн даатгалын сангийн хамгаалалтч нэмтэн. Тэгэхээр энэ тал руугаа бас бид энийг харах түлхэх өнцөг болвол байх юмаа гэсэн ийм санаа хэлмээр байгаа. Хоёр дахь нь бол сая энэ засгийн газраас одоо бодлого гаргаж энэ шинэ хоршооны бодлогыг хэрэгжүүлээд одоо нэг 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн явж байгаа гэж сая өдөө аж ахуйн яамнаас мэдээлж байлаа. Тэгэхээр энэ шинээр байгуулсан хоршоодыг албан салбарт шилжүүлж тийм ээ энэ хөдөлмөрийн харилцааны энэ бодит одоо хөдөлмөрлөлтийн харилцаанд шилжүүлэх бас нэг ийм томоохон ажил бидний өмнө хүлээж байна. Тэгвэл энэ тоо бас арай өөрөөр харагдах юм боломжтой. Гурав дахь нь бол ер нь Монгол улсын хэмжээд төрч байтугай хувийн хвшилтгай ажил хүчний олдос байхгүй болчихсон. Энэ дээр бидний цаашдын яриа өрнөх байна. Ажилчдын үед үйл төрчний хэвлэл ямар байр суурьтай байна? Энэ сайн нэвтрүүлэгт гарч байгаа санал бодлоо илэрхийлж байгаа иргэдтэй бол санал нэгтэй байна. Яг л одоо толгомдсон асуудлыг одоо иргэд ярьж байна. Ер нь хөдөлмөрийн зах зээл бол эрэлт нийлүүлэлтээр л одоо явагддаг тийм ээ. Хөдөлмөрийн зах зээл одоо төрийн зохицуулалтаар явах энэ онолыг одоо Монгол улс ер нь хэрэгжүүлээд явж байгаа. Бараг хэтэрхий хэрэгжүүлж байгаа гэж одоо хэлж болно. Монгол улс сүүлийн одоо олон жил хөдөлмөрийн яамтай явж ирсэн. За энэ жил шинэ 126 гишүүнтэй парламент одоо засгийн газрыг байгуулахдаа гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байгуулсан. Тэгэхээр энэ одоо бодлого бол цаашаа үргэлжлээд явах юм. Гэр бүл рүү төвлөрөх юм байна, анхаарал хандуулах юм байна гэж ингэж ойлгож байгаа. Монгол улсад нийгмийн даатгал төлөгчдөө 1.1 сая 2 орчим сая одоо иргэн ажилтан байна. Сайн дурын даатгал төлөгч 300 орчим мянган хүн байна. Гэсэн хэдий бол ажилгүйдийн төвшин буурахгүй байна. Энэ юутай холбоотой? Халамж их байна. Халамж их байна. Хөдөлмөр эрхлэх сэдлийг төрүүлэхгүй байна. Зөвхөн хөдөлмөр эрхэлж байгаа 1.2 сая орчим хүндээ ямар нэгэн одоо татвар шимтгэлээр одоо дарамт үзүүлэх ийм одоо байдал их байгаа учраас хөдөлмөрийн таатай суур нөхцөл бүрдэхгүй байгаа учраас Монгол улсын иргэд гадагшаа чиглэсэн энэ одоо урсгал бол тасрахгүй байна. Тийм учраас одоо энэ шинэ засгийн газар бол нэлийн одоо зүйлүүдийг энэ шинэ парламент бол нэлийн зүйлүүдийг хийх шаардлагатай гэж ингэж болол бид одоо үзэж байна. За ер нь бол хөдөлмөр эрэлтийн өслийг голчлон хувийн хвшлээ одоо бүрдүүлж байна. Одоо жижиг дунд бизнес эрхлэгч бүрдүүлж байна. Том уул уурхайн салбарт ажиллагчдад бол маш бага хувийг эзэлж байгаа. 10 хүрэхгүй хувийг одоо эрчим хүч уул уурхайн салбараараа бол 10 орчим хувийг л бүрдүүлж штэ. Тэгэхээр энэ одоо асуудал дээр бид нэр хэдийн өндөр цалинтай бага хувийг эзэлж байгаа ч гэсэн олон хүн хамаардаг энэ одоо ажилчдын цалин хөлс бага байгаа учраас гадагшаа гарах урсгал бол байна. Тэгэхээр төрийн бодлого бол тодорхой байгаа болсон байх ёстой гэж байна. Хөдөлтөөч өдрөнд. За мэдээж хэрэг хууль шинжлэгдээд хууль эрх зүйн орчин сайжраад хайцсангуй эерэг болчихсон байна. Тэгэхээр одоо нөгөө амьдрал дээр тулгарч байгаа асуудлуудаа бас энэ хуулийнхаа энэ боломжийг ашиглаж сайжруулах ийм шаардлагууд үүсэж байгаа. За дор бүрдээ хөдөлмөрийн яам нь одоо төрийн бус байгууллагууд нь үйл төрчний хэвлэл олон улсын байгууллагууд худалдаа ажил дээр дор бүрдээ бид нар ямар нэгэн зүйлийг мэрийгээд л яваад байгаа юм. Гэхдээ давхардсан ярианууд их байгаад байгаа учраас юуны төрөнд юу гэж харж байна вэ гэхээр
үндэсний хөтөлбөр болгоод энэ бүх оролдлого чармаалтуудаа нэг хөтөлбөр болгоод үндэсний хэмжээний хөтөлбөр болгож явбал яасан юм бэ? Тэгээд хин манлайлах нь бол чухал биш. Яаман нуу эсвэл олон улсын байгууллага нь нуу мэдээж хэрэг олон улсын байгууллагаас туршлага авах хэрэгтэй. Ингээ манлайлаад яваад нэг болгочвол ядаж бид нэр проблемуудаа, асуудлуудаа нэг томьёоллоор яваад сэдвээ давхардуулахгүйгээр бид нэр шийдээд явах боломжтой байна гэж харж байгаа. За нэг энэ дотор мартагдахгүй гэж би бодоод байгаа боломжийг ашиглаад ярмаар байгаа зүйл бол энэ манай энэ сургалтын нөгөө ур чадвар хүмүүс одоо сургалтын олгож байгаа ур чадвар үр дүнгийн асуудал байгаа. Ялангуяа компаниуд сүүлийн 5 жил болоод худалдаа ажилуулгын компани танхимын гишүүн компаниуд ярьж байгаа зүйл бол сургуулийн чинь төгсөөд гарч ирсэн улсууд ур чадвар нь хангалтгүй учраас бид нар дахиад 1-2 жилийг энэ хүмүүсийн чинь сурахад зарцуулж байна гэдэг зүйл ярьж байгаа. Тэгэхээр бид нар энийг ихтэй сургууль гэдэг дээр дээд боловсролын диплом гэдэг дээр онцгой ач холбогдол өгж ирсний одоо гор нь яаж гарч байгаа вэ гэхээр мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийг бид нар амьдралд нийцэхгүй болгож хайсан байна. За мэдээж хэрэг авилга коррупцийн асуудал тэнд их хэмжээгээр байгаа гэдэг бол бүх талаар бол бүгдээр ойлгож байгаа. Тэгэхээр сайжруулалт хийгдэх ёстой. За тэгээ энэ дээр бол олон улсын байгууллагуудын туршлага, дэмжлэг бол зайлшгүй хэрэгтэй байгаа. За нэг чухал зүйлийг би бас хэлчмээр байна гэж бодохоор одоо олон улсад хандлага ямар байна вэ гэхээр 12-аас 13 нас буюу дунд ангид орж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн болон чиг хандлагын тестийг тодорхойлдог болчихжээ. Тэгжиж энэ хүүхдүүд маань ирээдүйд ямар чиглэлийн ямар ур чадвартай болох уу гэдгийг онлын өв тодорхойлоод тэр тал дээр нь сургууль багш мэргэжлүүд нь хамаарад заагаад яваад байна. Гэтэл манай тэр алга байна. Тэгэхээр бид нар юуны төрөнд одоо энэ хүүхэд залуучуудынхаа суур энэ тестэнд хамруулдаг энэ тогтолцоог бид нар бий болгож ирээд анхнаас энэ хөдөлмөрийг нь одоо ямар чиглэл рүү энэ хүүхд явах юм бэ гэдгийг заах ийм хэрэгцээ ирээд үүсэж байна. За энэ утгаараа бол худалдаа ажилуулдаг. За ойлгож байна. Гэхдээ энийг дахиад оруулж та нар хэрэгтэй үед насч байна тийм ээ. Хэрэгтэй үед насна. Энэ утгаараа бол худалдаа ажилуулны танхимаас зарласан энэ бизнесийн сэргэлт 10,000 залуусыг сургах сургалтын хүрээнд үн төлбөргүйгээр энэ мэрэгжлийн ур чадварын чиг хандлагын олон улсын тестийг бид нар үн төлбөргүйгээр энэ сургалтанд амжилтсан хүүхдүүдээс авч байгаа. Тэгэхээр энэ бол энэ тест цаашдын одоо боловсролоо эзэмших чиг хандлагыг тодорхойлох одоо суур туршилт нь болох юмаа гэж үзэж байгаа. Яг дараагийн асуудлын сэдвтээ бас уйдах байх гэж бодож байна. Нөгөө олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайлаг уншиж үзэх юм бол нөгөө насан туршдаа сурах боломжоор хангах гэдэг асуудлуудаа дараалал орж ирж байгаа. Насан туршийн боловсрол гэдэг бид бол нэг юм манай улсад бол сургууль завсарлагдсан хүүхдийг сурах асуудал гэж ойлгодог бол олон улсад насан туршдаа сурах гэдэг нь өсвөр наснаас эхлээд өтөл нас хүртлээр шинэ хувьсаа өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлд нийцэж ажиллах тэр чадварыг олж авах. Түүнийг нь төр дэмждэг ажил олгогч нар ажлын цагаар цалинтайгаар сурах боломжийг нь олгодог тогтолцооны тухай ярьж байна. Тэгэхээр олон улсад энэний хэрэгжилт нь ямар байгаа юм болоо гэж Чанхили даргаас асуух асуулт байна. Үргэлжлүүлээд манай дотоодын оролцогч талуудаас энэ тогтолцоо манад боломжтой юу, ямар бодлого байх ёстой гэж үзэж байна гэсэн асуултаар үргэлжлүүл. 30 years ago, 20 years ago, people walked say 20-30 жилийн өмнө хүмүүс 20-30 жил ажиллаад тэтгэвртэй гардаг байсан бол илүү урт насалдаг болсон. За 80-аас 90 насалдаг болсон. Тэгэхээр хүмүүсийн ажиллах хугацаа бол 40-оос 50 жилээр нэмэгдэх шаардлагатай болж байна. Мөн техник технологийн шинжилэл, аргачлалын шинжилэл энэ олон шинжилэлтэй холбоотойгоор хүн амьдралдаа ганц ажил хийх боломжгүй болсон. За 10 жил тутамдаа нэг ажлаас нөгөө ажилд орж сурах ёстой болно. За урт хугацаанд заавал сурах хэрэгцээ гарна гэсэн үг. Тэгэхээр шинэ ур чадварыг сургах хэрэгтэй. Энийг хийхэд бол Монгол улсын боловсролын систем, мэргэжил сургалтын систем мөн энэ ур чадваруудыг хүмүүст олгож чадахгүй гэдэг асуудал байна. За бусад улс орнуудыг харах юм бол маш шинэлэг аргачлалуудтай байгаа юм. Германд компанид ажиллаж байгаа хүмүүс сургалтын кредит цуглуулдаг. Тэр хүн нь энэ компанид 1 жил ажилласан бол 1 кредит цуглуулдаг. 2 жил ажиллах юм бол 2 дахин нэмэгдэнэ. 3 жил ажиллах юм бол 3 дахин нэмэгдэнэ гэх мэтлэн. Энэ яг банкны данснаас ажиллаж байгаа юм шиг ажлын байрнаас цуглуулсан кредитээ ашиглан сургалтад хамрагдаж болно. Тэгснээрээ дараагийн ажлын байранд бэлтгэгдэх боломжтой болно. Ингэж байж хүмүүс илүү өндөр үр бүтээмжтэй, өндөр үнэлгээтэй ажиллах боломж бүрддэг. За тийм ч учраас энэ бол засгийн газрын бодлого биш, энэ бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны шаардлага юм а.
Тэгэхээр худалдаа үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах ёстой гэсэн үг ээ. За ажлын байр болгоны чадварууд нь өөрчлөгдөж байна. Хятад, Герман, Японыг харах юм бол тэд нэг дундын ур чадварын одоо юу гэдэг юм бэ нийлээд бүтээмжүүдийн чадварыг нийлүүлээд цалингаа нэмүүлэх замын одоо нэгдсэн хөдөлгөөнүүд байдаг. Энэ тал дээр бас ажиллах шаардлагатай гэж харж байна. What is important is the working condition of each job or at different skill level. If you look at say China or Japan or Germany, there are collective wage bargaining which link wage level to skill level, certificate level, so that we can raise the workers' wages according to their productivity and skill. So we have to work together all together. Thank you. Тийм ер нь бол төлөвийн зах зээл өөрөө боловсролын салбартай бас ашиг холбоотой юм байгаа. Тэгэхээр Монгол улсын одоо хөгжлийн болгох туссан энэ том мега төслүүд байдаг юм уу тийм энэ дээр бол одоо хөдөлмөр эрхлэлтийн одоо үнэлгээ хийгээд тухайн төсөл хэрэгжихэд бүтээн байгуулалтын өмнө тийм хэдэн ажлын байр бий болох юм бүтээн байгуулалтын дараа хэдэн ажлын машинаар бий болох юм ч тийм үү энэ тооцоо судалгааг үндэслэж энэ болсон хүчнийг бол бэлтгэх хэрэгтэй байгаа. Энийг бол дунд олон урт хугацаанд ингээд бэлтгэх хэрэгтэй. Ялангуяа энэ ажил хүчний хомсдол одоо өнөөдөр үүсчээд байгаа. Тэгэхээр энийг хэн шийдэх вэ гэхээр нөгөө талаасаа бол бүтээмжийг нэмэгдүүлэх. За ажил хүчнээс гадуур хүн буюу одоо нөгөө ахмад наснууд тий оюутан залуучууд гэдэг юм уу, хүүхдээ гэртээ асарч байгаа эмэгтэйчүүд гэдэг юм уу. Эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бол нэмэгдүүлэх замаар бас энийг бол нөхөх боломж бас байгаад байгаа. Ингээдтэй бол одоо мэрэгжлийн боловсролын сургалтын байгууллагуудын одоо сургалт хөтөлбөр агуулгыг нийцүүлэх. За энэ хугацааг бол богино хугацаанд ур чадварыг олох энэ хугацааг бол илүү богиносгох. Илүү нөгөө ажил олгогч нартайгаа хамтарч тэдний яг эрэлтэд нийцсэн ур чадварыг бол ажил хүчнийг бол бэлтгэж гарах. Энэ дээр манай ямар санаачлаад нэг төсөл шинээр хэрэгжүүлээ явж байгаа эрэлтэд нийцсэн ур чадвар олох хөтөлбөр гэдэг энэ хөтөлбөр бол одоо 9 салбарын одоо 20 мэрэгчлэр ялангуяа одоо энэ хөдөө аж ахуйч гэдэг юм уу энэ хөнгөн үйлдвэрийн салбартай бол энэ техник тоног төхөөрөмжтэй ажиллах одоо инженер техникч гэдэг юм уу те энэ хүмүүсийг бид нэр 14 хоногоос 60 хоногийн хугацаанд бэлдээд яг ажлын байран дээр шууд нийлүүлэх гэдэг юм уу ийм арга хэмжээг бол илүү бас төлхөө авч явж байгаа. Ажиллуулагч үздэг бол боо. За одоо бол манай орны хувьд бол мэрэгжлийн боловсролын байгууллагуудаар энэ ажилтнуудаа бэлдээд хөдөлмөрийн зах зээлтэй гараад ур чадвар нь одоо бас болж өгөхгүй нээтрэ гэсэн ийм шүүмжил мэлээд их байдаг л да. Манайх бол мэрэгжлийн боловсролын салбартаа нэлээд их хөрөнгө оруулалт хийсэн. Тэглээгээд онцгойлон амжилт төрсөн юм байна уу гэдэг ийм дүгнэлтийг бас хийх хэрэгтэй. За хоёрт нь гэвэл аж ахуйн нэгж байгууллагууд ажиллуулагчид бол ажлын байран дээр дадлагжуулаад, туршлагажуулаад, мэрэгшүүлээд авч байгаа зөндөө одоо маш их юм байна. Энэ нэлээд олон тоо яригдана. Гэхдээ энийг чухам яг түрүүний шинхэл литрага хэлдэг Германых шиг одоо 1 жил ажиллах юм бол 1 кредитээр үнэлэх байдаг юм уу? 2 жил ажиллах 2 кредитээр үнэлээд энэ нь өөрөө тухайн хүнтэй аль бие ёсны одоо мэрэгжлийн эсвэл мэрэгжлийн гэрчлэгээ болж тийм ээ туршлага практикаар олж авсан ийм гэрчлэгээ сертификат эсвэл зэрэг ийм олгох ийм боломж нөхцөл бол манайд хэрэгтэй юу хэрэгтэй байна. Заавалчгүй тэр тусгай мэрэгжлийн сургалтаар сургаж одоо тэрүүгээр заавалчгүй албан зөвшөөрөл өгсөн ийм байгууллагаа сургалтыг хийлгэж байна гэдэг нь өөрөө өрөөсгөл байна. Энэ болж ихгүй байна. Хоёрт нь гэх юм бол харин бид нар илүүтэй энэ нээс илүү хоёр том хийх юм бол энэ сэтгэлгээний өөрчлөлт гэж айхтар юм байна. Хүн хөдөлмөрснөөрөө бие сайхан амьдрна гэдэг энэ сэтгэлгээг ер нь их л багаас нь суулгаж өгөхгүй болохгүй. Эсвэл дөрөв дарга нь хэлж байгаа 13 дөрөвсөнд нь ер нь нэг ийм ажил мэргэжлийн чиг баримжаагийн тодорхойлох юм тест авч байна гэдэг ярьж байна л да. Тэгэхээр тэрнээс нь авахулаа сэтгэлгээ суулгаж өгөхгүй бол хөдөлмөрлөх сэтгэлгээгүй хүнтэй бол энэ хөдөлмөрийн тухай ярих гэдэг бол одоо үнэхээр хүн юм байна. Тэгээ энэ ийм өөрчлөлтийг бид хийх хэрэгтэй шүү. Үйл орчныг гэж үзэж байна. Тэгэхээр насан туршийн боловсрал гэдгийг бол бид нар яаж томьёолоод байгаа юм бэ гэхээр түрүү сэтгүүлч хэллээ шүү дээ. Зөвхөн одоо сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрал олгох ч юм уу тийм ээ. Энэ одоо агуулгаар харж үзэх юм бол өрөөсгөл байгаад байгаа. Тэгэхээр өнөөдрийн хууль зүйн орчин ямар байгаа юм бэ гэдгийг бол бас бид нар хийж харах хэрэгтэй юм шиг байна. Ер нь бол Монгол хүнийг одоо урт наслуулах тийм ээ бүтээмжтэй ажилуулах
амьдралдаа одоо эрч хүчтэй байх, насан туршдаа эрч хүчтэй байх хөдөлмөр энэ нөхцөл болцоог бүрдүүлэхийн тулд тэр хүний эрүүл амьдралаас нь ихсүүлээд энэ бүх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Одоо Монгол улс ерөнхийдөө уул уурхайн эдийн засгийг шүтэж ингэж бид амьдарж байгаа. Тэгэхээр уул уурхайн эдийн засгаас солонгоруулаад бүх салбаруудад ажиллаж байгаа. Ялангуяа одоо хуваарь хөдөлмөр эрхлэгчид одоо юу гэдгийг албан бус секторт ажиллаж байгаа хүмүүсийг илүү дэмжиж өгөх ийм зайлшгүй шаардлага. Тэгэхээр тэдний одоо энэ албан бус салбарыг боловсролыг дээшлүүлэхийн тулд тасралтгүй нэг одоо хөрвөх чадвартай гэж хэлэх юм да. Хөрвөх чадвартай ийм сургалтуудыг бол маш их зохион байгуулах юм бол одоо ажлын байр болон нэмэгдэн тэр хүмүүсийн одоо хувийн амьдрал сайжран, дээрэс нь улс орны эдийн засагт ч гэсэн одоо хувь хүн өрх бүлээ аваад явах нь улс орны эдийн засагт ямар их ачаал бүтэлтэй байлаа гэж хэлмээр. Таихмаас. За энэ түрүүг энэ олон улсын байгууллагын төлөөлөл хийж насан туршийн одоо сургалт гэдэг бол шилжил төлөвлөгөөн хийх боломжийг олгохтой холбоотой мөн бас тэтгэврийн насыг одоо тэтгэврийн насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахтай холбоотой олон сэдвийг хамарна гэж. За тэгэхээр энэ дээр яг нэг онцолж хэлмээр байгаа зүйл бол энэ манай улсын бас энэ дундаж наслалт уртасчлаа. Тэгтэл хүн болгоны ахуй ар гэрийн нөхцөл байдлаас хамаарат тэтгэврийн насанд гарсан ч гэсэн хөдөлмөрлөх асар өндөр ур чадвартай маш олон хүмүүс байгаад байдаг. Гэтэл бид нар тэднийг автоматар хасах хандлага ингээд бидний тархинд суудсан байгаад байсан байна. Одоо бид нар мэддэг ч хаанч очиж альж байгууллага яаман дээр очисон гэсэн бүх юмыг мэддэг нэг ихч байдаг да тий. Яг тэр улсууд чинь ингээд байгууллагын залгамж халаа туршлагыг байгууллагын санах хойг одоо хадгалж үлдэх маш чухал ийм тулгуур багна хүмүүс байгаад байдаг. Жишээ нь гэхэд л одоо яг манай худалдаа аж үйлдвэрийн танхим дээр ихэд биднэрт бол доктортой байдал залгамж халаа маш чухал байдаг. Тэгэхээр өнөөдөр ихэд яг одоо манай ажил дээр 4 одоо тэтгэврийн насанд хүрчихсэн их чиг би одоо бөөцөлөл гуйгаал. Гэхдээ та үргэлжлүүлээд ажиллаа. Ашгүй харин энэ хууль маань энэ бүх боломжийг нь хангаж өгöd байгаа. Тэгэхээр та үргэлжлүүлээд ажил. Та энэ шинэ орж иж байгаа залуусаа одоо сургаад хөгжүүлээд өгөөч гэдэг дээр бол бид нар одоо ингээд гуйгаад бөөцөлөөд тэд нар одоо хамгийн чухал нэг хэсэг маань болчихсон байгаа юм. Тэгэхээр бид нар энэ тал дээр бүр одоо юу гэдгийг түрүүн бид нар 13-аас 14 насны хүүхдүүдээс сэтгэл зүй одоо чиг хандлагын тест авдаг гэдэг бол мөн бас тэтгэврийн насныхан да. Яг бол энд усууч айгүй олон давуу талтай. Тэр нь юу гэхээр ахуй амьдралаа шийтчихсэн. Нялх нойтон хүүхэдгүү. Ийм хүмүүс боломжтой хүмүүс чөлөө цагтай хүмүүс их байгаад байгаа. Тэгэхээр эднэрт бас энэ ахмадуудаас сэтгцийн болон сэтгэл зүйн одоо тестүүдийг нь аваад бас эн чинь яг эрүүл мэндийнхэн тестэнд хамруулад олон улсын стандарт тагсан тестэнд хамруулад тэрний дагуу за та үргэлжлүүлээд танд одоо тэдэн жил ажиллах ийм нөөц болцоо байна гэдэг тэр урмаар нь хангаж өгөөд ажилуулах тэр одоо онлын хувьд ингэж тайлбарлаж өгдөг байвал надад их айтаахан шийдэл юм шиг санагдаж байгаа. Нөгөө талаас энэ насан туршийн сургалт гэдэг чинь бас зайны одоо сургалтанд их хамаарах ийм сургалтанд суух юм хэрэгцээ хүүсэд байгаа биз. Тэгвэл бид нэр хүүхэд залуучуудаа одоо дунд сургуулиас нь ахуулаад энэ зайны сургалт видео хичээл гэдэг юм дасгамаар байгаа. Тэгэхээр боловсролын реформын нэг гол хэсэг нь видео хичээлч одоо сайжирчлаа. Тэгэхээр видео хичээлийг сураад видео хичээлийг ашиглаж чаддаг тэр дадлыг нь нэгдүгээр ангиас нь ялхаас нь ахуулж суулгах хэрэгтэй байна. Тийм учраас ч гэсэн боловсролын яамд одоо миний тавиад байгаа санал нь ядаж зарим нэг ойлгомжтой физикийн ч юм уу одоо юу гэдэг математикийн анхан шатны хичээлүүдэд ядаж 7 хоног хэдэн цагаар видео хичээл ордог болгоод наадуул чинь ирээдүйд зайны сургалтанд хурдан хамраад хур чадвараа хурдан солих тэр дадлан сууж эхлэх шүтээ гэдэг ийм саналыг тавиад байгаа. Тэгээд ийм одоо онцлог байр суурийг илэрхийлж байна. За. Тэр дараагийн асуудал нөгөө нь хөдөлмөрийн зах зээлийн насныхны энэ сэтгхүүн онцлогтой хамааралтай байна. Ажил олгогч эзэдийн холбооноос төрүүлж штэ. Яг ингээ хөдөлмөрлж нөгөө ажил хийвэл ам тосдно гэдэг шиг тий. Ийм сэтгхүүг суулгаж өгч чухал байна гэдэг. Гэтэл нөгөө сүүлийн үеийн одоо нөгөө жинзи гэж яриад байгаа штэ. Одоо альфа үеийнхэн удахгүй гарч ирнэ гэдэг ч юм уу. Тэгэнгүүт илүү минимал баянгүүтээ их ажиллаж их өндөр цалин авахээс илүү өөртөө сэтгэл ханамжтай байх юм хүсэл сонирхолтой нэг хэсэг байна гэдэг. Нэг юм маргаантай сэдв байдаг ш хөдөлмөрийн зах зээлийн бид олон улстай хүл нийлүүлээ гэвэл юу хийх ёстой гэдэг асуудал дотоодоос олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гадаадын ямар сайн жишээнүүд байна вэ? Одоо ингэдэг нэг юм үе хоорондын зөрчил гэдэг юм уу юу гэж тайлбарлах ёстой нэг юм асуудал байгаад байна. Ямар сайн жишээнүүд байж болох вэ гэж асууж байгаа юм.
That's very difficult question because I hear same story. Энэ бол маш хэцүү асуулт юм. Монголын гэлтгүү дэлхийн хаанч адилхан түүх сонсдог. Хятад, Америк, Германчууд бүгдээрээ өндөр настай хүмүүс нь залуучууд чинь ерөөсөө болохгүй байна. Хандлага нь болохгүй байна. Тэд нар илүү их зугаацахыг хүсэж байна гэж ярьдаг. Гэхдээ яг тэр хүмүүсийг сонсох юм бол тэдний хүсэхгүй байгаа зүйл нь үнэхээр ажиллахыг хүсэхгүй байгаа нь биш. Тэд нар явахыг хүсэхгүй байгаа чинь биш, гэрээсээ ажиллахыг хүсэж байж болно. За ажлын цагийн илүү уян хатан байхыг хүсэж байж болно. За тэд нар яг юу хүсэж байгааг маш сайн анхаарч хүмүүсийн хэрэгцээ шаардлагад яаж нийцүүлэх вэ гэдгийг компаниудын зүгээс харах хэрэгтэй. Компаниуд эдгээр хүмүүсээс яаж илүү их бүтээмжийг гаргах вэ? Тэхийн тулд уян хатан байдлыг бий болгох ёстой юм шиг байгаа юм. Тэгэхээр ажилтнууд яг юу хүсдэг зүйл нь ажил олгогчийн хүсэж байгаа зүйл хоёроор адилхан байдаггүй. За ажил олгогчийн хувьд цалингийн уян хатан байдлыг хүсдэг бол хүмүүс болохоор бүтээмжид суурилсан үр дүн цалин өгөхийг хүсдэг. За ажилтнууд болохоор би яг ажилласан цагтаа бүтэн цалингаа авахаар байна гэж хүсдэг. Тэгэхээр аль алинд нь ашигтай ямар боломж гаргалгаанууд байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр ажлын байран дээр илүү үр дүнтэй менежер болон ажилтнуудын хамтын харилцааг бий болгож олон компаниуд үнэхээр тийм үр дүнтэй бүтээмжтэй ажиллах орчныг бий болгож залуучуудыг ашиглаж чадаж байна. Тийм ч учраас заавал амархан биш ч гэсэн энэхүү гаргалгааг олох хэрэгтэй. Тэгэхээр Монголд ч гэсэн энэ туршлага байгаа гэдэгт итгэлтэй байна. And for that, what is important is at the workplace, there should be a mechanism or channel of communication between managers and worker to find the optimal solution which can allow companies to be most productive and competitive while accommodating aspiration of the young generation. Of course, not easy, but we must find the optimal combination. That is what other countries are doing through dialogue at the workplaces. I'm sure in Mongolia you have also this practice. Одоо ажил олгогч нар тулгамж байгаа асуудал бол ерөөсөө ажиллах гэж болтохгүй байна гэдэг. Тэгээ энэний нэг гол асуудал нь цалин өснөөс гадна хүн амжийн асуудал байгаа байхгүй. Яг зах зээлийн эдийн засаг шилжсэн 1991 оноос 2005 оны хооронд төрөлт бол жил тутамдаа 15-20 мянгаар бага байсан байна. Тэгэхээр энэ 15 жилийн хугацаанд бол 250-300 мянган хүний ажил олгогчны одоо хомсд үүсчихэд байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр төрөлтийн хүмүүс буюу одоо 18-аас 33 насны хүмүүс маань яг өнөөдөр хөтөлбөрийн засал дээр орж ирэхтэй байсан юм хүн ам болж байгаа. А нөгөө талаас манайх одоо хүн амын цонх хуй яваад байгаа. Энэ цонх хуй бол улс орнууд бол маш үр дүнтэйгээр ашиглахыг бол зорддог. Төрөлтийг нэмэгдүүлэх гэдэг юм уу одоо хөтөлбөрийн засалыг дэмжих гэдэг юм идэвхтэй бодлогууд бол авч хэрэгжүүлж явдаг байгаа. Биднэрт одоо яг ойрын хугацаанд толгойх нэг том сорилт нь юу вэ гэхээр энэ Жинзи буюу шинэ мянганы залуучууд гэсэн ойлголт байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр одоо 2000 оноос хойш төрсэн залуучууд 2035 онд одоо ажил хийж байгаа хүмүүсийн 43% эзлэхээр байна. Тэгэхээр бид нар одоо яг энэ хөдөлмөрийн харилцаа ч гэдэг юм уу те энэ бол эрс шинжлэл хийх заашгүй шаардлага байгаа гэсэн. Одоо тэдний уян хат нөхцлөөр ажиллах те ажлын одоо өдрийг багасгах ч гэдэг юм уу те зайнаас ажиллах, сахимаар ажиллах ч гэдэг юм уу те тэр цалин үйлс олгохтой асуудлууд ч гэдэг юм уу. Энэ бүхэн дээр бол одоо цоошин одоо шинжлэл бол хийгдэх хэрэгтэй байна. Ажил олгогч үстэй нэгц болдог. За энэ дээр нэг ийм за энэ үе хоорондын гэдэг ч юм уу энэ хөдөлмөр эрхлэлтийн ялгаа улс орн болгон тулгараад байгаа шиг. За зүгээр ер нь бол ажил олгогчдын зүгээс тавьдаг юм бол улс орн ер нь өөрөөсөө хүний нөөцийн бодлогыг нэгтгэсэн бодлогыг ер нь зангидж төлөвлөж байхгүй болвол хитэн хүнийг ихтэйд сургууль боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Тэр нь ямар мэрэгчлэр ах хэрэгтэй. Хоёрт нь хэд хичнээн хүмүүсийг мэрэгжлийн боловсролын байгууллага суралцуулж төгсөх хэрэгтэй. Тэр нь ямар мэрэгчлэр ах хэрэгтэй. Гуравт нь магадгүй өндөр түвшний мэрэгжилтэй ажилтан гадагшаа одоо хурсгал ус гарч ирнэ шүү дээ. Гэхдээ бид ийм зүйлүүдээ дээрээс нь төр ч гэсэн өөрийнхөө төрийн албаныхаа хүний нөөцийг төлөвлөх энэ ажил нь энэ нэгдсэн ийм төлөвлөлтийн юм харж байхгүй бол бид нар ерөнхийдөө энэ өнгөрсөн 30 жил төлөвлөлтгүй хүний нөөцөө төлөвлөлтгүй явчих. Тэгэхээр одоо гэр бүлийн хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам гэдэг энэ гэр бүлүүдийн нэр томьёог оруулж байгаа чи энэ хүний нөөцийн төлөвлөлтийн цаанд давхар улсын хэмжээгээр 3 сая хүний сая 500 орчим мянган хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг төлөвлөхөд нэг төвхтэй биш асуудал байна. Тэгэхээр ийм чиглэл рүү бид нар явахгүй болвол урсгалаар нь явуулаад гэж болохгүй. Инх бол бидний энэ ирээдүйд гарч ирэх ажлын байрныг нөхөх асуудал бол шал өөрөөр тавигдах гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ нөхцөл байдалтай уялдуулсан бодлогыг одоо энэ засгийн газрын үед
гаргаж тавьж энэ засгийн газрын үед энэ нөхцөл байдлын өөрчлөлтийг хийхгүй бол өөр одоо боломжгүй болчихно гэж ингэж л харж байна. Үйлдвэрчний. Тэгэхээр их сонирхолтой сэдв байна. Үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг хэлье. Ер нь энэ шин зуунд хөдөлмөрийн сэтгэл зүй их өөрчлөгдсөн. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хуучин одоо зуунд гэх юм уу. За бидний одоо хэлзээсэн одоо өмнөх нийгэмд ажлын байрны дарамт чахалтаар ажилладаг байсан үе бол бий. Өнөөдөр бол шинэ одоо энэ зууны залуучууд бол ажлын байрны дарамтаар ажиллах нэг ч хүн байхгүй. Ямар өндөр цалинтай байсан ч энэ бол боломжгүй зүйл. Ажлын байрны сэтгэл ханамж, цалин хөлснөөс гадна тэр байгууллагын уур амьсгал, бүтээлч байдал, удирдлагын манлайл гэх мэтлэнгийн зүйлд бол одоо татагдж байгаа. Ажилчин хүн бол энд л татагдсан цалин гэхээсээ илүү. Тэгэхээр энэ байгууллагын уур амьсгалыг одоо сайн байлгах, тэнд хамт олонны уур амьсгалыг бүрэн болгох гэдэг юм олон зүйлүүд дээр Монгол улсын хэмжээнд одоо ажиллах хүчний яг өөрийн боловсон хүчнээ хүний нөөцөө доктортой бариад сэтгэл ханамжийн баталгааг өндөр байлгаад за тэр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг нь одоо шаардлагад нь одоо нийцүүлээд за цалингийн системээ шинжилээд нийгмийн хамгаалалтаа анхаарад ажилтаа доктор сургалтад ажиллуулад энэ цогц бодлогоо хэрэгжүүлж байгаа үндэсний олон компаниуд байна. Бид нар бол энэ үндэсний олон компаниудыг бол одоо бид нар бас магтаж бусдад үлгэрлэх байдлаар одоо асуудлыг бол сурчлах зайлшгүй шаардлагатай юм байна. Хуучирсан үзлээр одоо арга барилаар одоо удирдах байгаа ийм одоо удирдлагууд байна. Тэгэхээр энэ одоо шинэ зууны залуучууд шинэ хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа ялангуяа 2000-ад оноос хойш одоо хөдөлмөрийн зах зээлд гарч ирж байгаа хүмүүс бол цааш нь одоо хөдөлмөрийн сэтгэл зүгээр ажиллаж байгаа шүү гэдэг бол онцолж хэлмээр байна. Хулгай аж үйлдвэрийн танхимаас. За энэ дээр давхардахгүйгээр хэлэх зүйл бол одоо хамгийн түрүүнд энэ манай олон улсын байгууллагын төлөөлөл танаа улс эдийн засгаас солонгоруулах ёстой гэдэг зүйлийг хэлсэн. Муу сайн эдгээр чинь бид нар шиг ийм нөхцөл байдал хөгжиж байгаа улс орныг хэдэн 100 үзээд хэдэн 100 жилийн туршлага цогцолтуулчихсан байгаа. Өнөөдөр бид нар төр засгийн бодлогодоо итгэх итгэл улмалд ордоод яагаад гэвэл коррупц авилгын асуудал бол бидний үл итгэх байдгийг одоо бий болгочихсон. Тэгэхээр хүссэн үсэг бид нар олон улсын байгууллагуудынхаа энэ онцолж байгаа зүйлсээр анхаарах ёстой. За үүн дээр бол энэ солонгоруулах гэдэг дээр бол үнэхээр одоо санал нэг байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Монгол улсын одоо уул уурхаас бид нар чинь түүхийн эдийн засгийн бэлтгэн нийлүүлэгч болсон. Уул уурхаач бай, уул уурхаа бусч бай бид нар боловсруулах эдийн засаг бараг байхгүй гэж хэлж болно. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбарт бүтээмж асар дагавар нэг хүний дундаж бүтээмж 7 сая төгрөг. Энэ бол ичмээр зүйл. Уул уурхаан бүтээмж 90 сая төгрөг хавцаа байгаа боловч нэг ажилтнаар. Гэхдээ тэнд ажиллаж байгаа хүний тоо маш цөөхөн төрөө хэлсэн 90 мянга гаруй ажилтан байна. Гэтэл хөдөө аж ахуйн салбарт 300 мянган хүн 7 сая төгрөгийн бүтээмж буюу productivity-тэй ажиллаж байна. За энэ дээр яалтчгүй бид нэр бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ солонгоруулах, одоо боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр бид нэр тэр нөгөө нэг энэ шинэ Gen-Z гэж гарч ирээд байгаа маш олон сонирхолтой энэ залуучууд чинь тэднэрт сонголтыг олох гээд байгаа. Тэд чинь зөвхөн түүхийд нийлүүл зармааргүй байна. Тэд нар зөвхөн баар рестораны үйлчлэгч хиймээргүй шүү дээ. Тэгвэл тэр ажиллах боломж сонголтуудыг нөхөстөө маш өөдрөг үзэлтэй залуучууд байж байгаа. За энэ дээр юу болоод байна вэ гэхээр эдгээр залуус бизнес ажил хий гэж байгаа. Одоо нэг дэлхийн нийтийн хөгжилтэй хамт алхах гэж байгаа. Гэтэл юу болоод байна вэ гэхээр манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүн оногдох ДНБ $5,000 хавцаа. Энэ $5,000 чинь хэвийн бизнес хийх ямар ч боломжгүй орчин. Хизээ Монгол улс шиг ийм цөөхөн хүн амтай хөгжиж байгаа зах зээл дээр зүгээр хүн мөрөөрөө бизнес хийхэд ямар ч байсан амиа аваад явах хэмжээнд очтгоо гэхлээр доорхойж $8,000 хүрэх ёстой гэдэг судалгаа хоттой ажилтны байгмын судалгаа байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ залуус маань би өөрийнхөө мэдрэмжээр ажил бизнес хиймээр байна гэхлээр юу ч хийсэн гэсэн тэр нь амжилт олохгүй байх магадлал нь асар өндөр болчихсон юм нийгэмд байна. Тэгвэл эндээс гарах гарц бол солонгоруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх юм зүйл. Тэгэхээр цаг бас хомсоо сүүлийн асуулт руу орох болчих. Ер нь тогтвортой үйлчлэлийн зорилтын хэмжээнд дэлхийд дахинд нэг чигт харж алхах чаа. Үүн дээр яг гендерийн асуудал нэн чухлаар тавьж байгаа. Манай улсад бол нөгөө шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлээ, гендерийн тэгш байдлыг хангах тухай олон жил ярьж байгаа боловч яг өнөөдрийн хамгийн ихний бодит байдлыг харах юм бол бид нийт 5 зочин урахад студид ирсэн зочдын маань
100% нэрхтээ хүмүүс байна л да. Тэгэхээр гендерийн тэгш байдал хэрхэн яаж хангагдж ийн вэ? Энэ доктортой хөгжлийн зорилтын өрөөнд хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл дээр энэ асуудлыг яаж тусгах вэ? Салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн яаж нэгтгэх вэ гэдэг дээр олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхийн дахины сайн жишээг онцлоод үргэлжлүүлээд түрүүний дараалалаараа оролцогчдын хариултыг авъя. When it comes to gender inequality, if I compare with other Asian countries. За гендерийн тэгш бус байдлын дээр ярих юм бол бусад Азийн орнуудтай харьцуулахад Монгол улс муу үзүүлэлттэй биш. Миний ойлгож байгаагаар бол мэдээж эмэгтэй парламентын гишүүд улсын хурлын гишүүдтэй болсон засгийн газрын менежментийн төвшөнд бол олон эмэгтэй хүмүүс байгаа харагддаг. За ахлах, удирдах албан тушаалтнуудын хувьд ч тийм ч муу үзүүлэлттэй биш байна. Гэхдээ хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог харах юм бол эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаад байна. Тэгэхээр яаж хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх вэ гэхээр бид нар ялангуяа эмэгтэйчүүдийн эрх зүйд нийцсэн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Дараагийн нэг асуудал болох гендерт суурилсан хүчирхийлэл нэлээд өндөр байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ бол эмэгтэйчүүдийг хамарсан зүйл байгаа юм. За тэгэхээр нийгэм дотроо яаж гэртээ байгаа ажлын байран дээр байгаа гендерт суурилсан хүчирхийллийг бууруулах вэ? Энэ асуудлыг бид нар Монгол улсад шийдэх ёстой гэж харж байна. Ерөнхийдөө Монгол улсад эмэгтэйчүүдийн эрх нэмэгдэж байна. Монголд бол энэ амжилтыг ахиулах дэвшлиг гаргаж байна. За энэ амжилтаа баттгаж илүү ахиулах шаардлагатай гэж үзэж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас олон улсын эмэгтэйчүүдийн ядгуурлан гадуурлыг бууруулах талаар үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж дэмжиж ажилладаг. But in general, women's progress, women's rights advancement was pretty prominent in Mongolia. So we should continue to work to ensure the gender equality at work, in society, and ILO and entire UN family is really committed to working with Mongolian people, society for gender inequality, non-discrimination, which is basic human right and labor right of the global community. Thank you. Тэгээ одоо эмэгтэй ажиллагчны оролцооны түвшин гэдэг одоо хамгийн гол үзүүлэлт байна л да. Одоо Монгол улс маань бол ерөөхдөө 57% таа байгаад байгаа. Сүүлийн 10 жил бол ерөөхдөө 50-аас 58% таа байгаад байгаа. Энэ нь бол ижилттэй улс орнуудтай харьцуулахад бас ер нь ойролцоо байгаа. Эрэгтэй эмэгтэй хүүсийн харьцаагаар ингээ хараа үзэхээр эмэгтэйчүүдийн ажиллагчны оролцооны түвшин эрчүүдийнхээс бол нэг 15 орчим пунктээр доогуур байгаа. Тэгэхээр бид нар энийг бол өшөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Гэхдээ бол Монгол улс маань өөрөө 1992 онд бол ажиллагчны эмэгтэйчүүдийн оролцооны түвшин бол 70% төрсөн. Одоо ийм тохиолдол байгаа. Энэ бол мэдээж одоо нөгөө нийгмийн суурь үйлчлэгээнүүд болох те цэцэрлэг яашилч гэдэг юм уу тухайн одоо нийгмийн эдийн засгийн байдалтай холбоотой юм байсан. Тэгэхээр бид нар цаашдаа энэ эмэгтэйчүүдийн ажиллагчны оролцооны түвшинг нэмэгдүүлэх хүрээндээ бол хөдөлмөр эрхтийн идэвхтэй бодлогыг бол оновчтой тодорхойлж авч хэрэгжүүлнэ. Ингэхдээ одоо өвсөдгийн орнууд бол илүү одоо яг энэ хөдөлмөрт бэлтгэх те сургах ажлын байран дээр давтан сургах гэдэг юм уу. Одоо өнөөдөр яригадаад байгаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг юм уу. Энэ бүх асуудал дээр бол яг баланс нь бол 15 гэдэг төсөв мөнгөтэйг яг уялдаад ингэ явж байдаг. Манай улсын тухайд яг өнөөдрийн байдлаар бол илүү одоо санхүүгийн нэмэлтгч гэдэг юм уу, хуваар хөдөлмөр эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа энэ хүмүүс рүү одоо ихэнх санхүүжилт бол явж байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа яг энэ идэвхтэй бодлогын хүрээнд оновчтой хуваарлтыг бол авч хэрэгжүүлэх замаараа эмэгтэйчүүдийн ажиллагчны оролцооны түвшинг, залуучуудын ажиллагчны оролцооны түвшинг, мөн ахмадуудын одоо хөдөлмөр эрхлэлийг дэмжих энэ бодлогыг бол ингээд авч хэрэгжүүлээд явнаа. За энэ гендерийн асуудал за манайх энэ дээр бас сонирхолтой тайлж болохоор одоо 57-43 гэсэн нэг тоо гарчиж шүү дээ тийм. Эмэгтэйчүүдийн ажил хүчний оролцоо. За энэ өөрөө уулархан салбар дээр очих юм бол бүр эсрэгээр явна. Тийм ээ бараг 30 тал руу очив. Гэт ингээд салбар болгоноос энэ гендерийн асуудал харилцаа адилгүй байна л да. Тэгэхээр энэ харилцаа адилгүй байх юм бол хууль эрхтэн зохицуулалтад бид нар хангалттай юм бас бид нар сурагчаа гэсэн юм зөндөө бий. Энийг бас үүсгэж болохгүй. Гэхдээ энийг цааш нь бид нар олон улсын хөдөлмөрийн байгууллагын одоо яг энэ гендерийн асуудлаар энэ ажлын байран дээрх энэ гендерийн одоо тэгш байх асуудлаар бол тодорхой хэмжээний компаниуд бүр нэрвхий одоо хэлэх юм бол одоо Мишель групп, манай Гоёл Кашмир гээд гэх мэт одоо Тэнгэр даатгал гэх мэт компаниудтай бол энийг ажлын байран дээр гендерийн асуудлаар тий бас бодлоготой, хөтөлбөртэй ийм болохоор хамтарч ажиллаад хэрэгжүүлсэн байгаа сайн туршлагууд бий. Энийг бас бид нар цаашдаа бусад салбарын аж ахуйн нэгж байх болоход
дэлгэрүүлээд үгүй одоо бас илэн байна гэж ингэж хэлэх байна. Тэгэхээр гендрийн асуудлыг бид нар бол юу гэж ойлгоод байдаг гэхээр одоо сүүлийн үед ярьж байгаа асуудал бол нэг шийдвэр гаргах төвшөнд улсын их хурл парламент засгийн газрын төвшөнд ч гэдэг юм ингэж ойлгуулах гад байдаг. Энийг бол шал өөр юм аа. Гендрийн асуудал бол байгууллагын сэтгэл зүйтэй холбоотой юм аа. Байгууллагын бүтээмжид нөлөөтэй юм аа гэдгийг бол онцолж үзэх ёстой. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн нөгөө юуныхаа биологийнхаа хувьд хамтраад ажиллаж байхад хүртэл нэгнээсээ таашаал аваад улам илүү эрч хүчтэй ажиллах гэдэг юм. Ийм зүйлүүд хүртэл байдаг гэж ийм нарийн ийм судалгааны юмнууд явж идэг. Тэгэхээр бид нар энэ асуудал дээр маш их одоо өргөн харах хэрэгтэй юм байна. За салбар болгоны гендрийн одоо оролцоо бол одоо өөр байна. Гендер гэдгийг зөвхөн эмэгтэйчүүдийн одоо эрхийн асуудлаар бид нар ойлгож болохгүй. Аль нэг хүсийг давмгаалж болохгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол салбар болголт өөр байна гэдгийг бас хэлмээр байна. За тэгэхээр Монгол улсын сая сүүлийн парламентэд бол одоо нийгмийн бүлийн төлөөлөл маш их сонгогдсон. Үйлдвэрчний нэвлэлээс сонгогдлоо, ажил олгогчдын төлөөлөл сонгогдлоо, залуучдын төлөөлөл, эмэгтэйчүүдийн төлөөлөл, за одоо ахмадын төлөөлөл бүгд сонгогдсон. Тэгэхээр энэ гендрийн одоо асуудал дээр бол шинээр байгуулагдсан улсын их хурл засгийн газар бол нэлээд одоо бодлогодоо тодорхой зүйлийг тусгах байх гэж бодож байгаа. Ялангуяа гэр бүлийн одоо энэ гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байгуулагдсан. Энэ бол энэ асуудал дээр нэлээд цаашдаа бол нэлээд улс хууртай асуудлыг авч үзэх байхаа гэж ингэж бол бодож байна. За түрүү энэ манай бас аялал байгууллагын төлөөлөл хэлж байна. Монгол улс харьцангуй бүс нутагтаа бол гайгүй үзүүлэлттэй. Жишээ нь gender gap map буюу эсвэл бол хүүсийн харилцааны зураглал дээр бол Монгол улс цайвар ногоонтой. Бусад эргэн тойрны улс маань зүүн Азийн, зүүн өмнөд Азийн улс маань бол ягаан өнгөтэй байгаа. За компаниудаар аваад үзэх юм бол Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжийн дэлхийн үзүүлэлт бол топ 100 аж ахуйн нэгжийнх нь одоо гүйцэтгэх захирал нь ойролцоогоор эмэгтэй хүн байх магадлал 25% байдаг бол манад бол ойролцоогоор 40% нь эмэгтэй захиралтай байна. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний ур чадвар ерөөсөө огт утгахгүй байгаа гэдэг. Гэтэл юу болоод байна вэ гэхээр цалингийн үзүүлэлтээр бид нар EBRD-гийн тайланг үзэж хахад цалингийн үзүүлэлтээр манай эмэгтэй хүмүүсийн цалин 10% доогоор байгаа. Гэхдээ энэ нь хүүсийн одоо ялгууртай байдлаас болоогүй. Энэ нь юунаас болсон бэ гэхээр ажлын туршлагаас нь болж энэ одоо ажилласан жилээс нь болж энэ 10% зөрөө үсээд идэг юм байна гэсэн дүгнэлт гарсан байлаа. Хоёрдугаарх нь юу вэ гэхээр бүгдээрээ зүгээр бодит амьдрал дээр харахаар хамаг доогоорх дундаж ажлыг эмэгтэйчүүд Монгол одоо нуруунд дээр авч явчаад яг дарга болсон чинь бүгдээрээ дан ирчүүд байдаг. Энэ бол ичмээр үзүүлэлт. Одоо нодлон гэхэд тэр нөгөө нэг орон нутгийн удирдлагуудын нэгдсэн чуулган болоод улсын их хурлын танхимын заал бүтэн дүүрхэд тэн дотор нэгэн эмэгтэй дарга бусд нь 150 гаруй эрэгтэй хүн хүрлээсэн харлээсэн юм сууж байгаа. Энэ бол ичмээр үзүүлэлтээ. Яагаад хамаг ажлыг эмэгтэйчүүд хийчээд яг дарга болохоор би орчод байгаа юм гэж. Энэ тухайд бид нар бас бодоод үзэхээр юу гэдэг вэ гэхээр бид нар декрет гэдэг зүйлийг тавьж өгөөд эмэгтэй хүн ар гэр авч явах хэрэгтэй гэдэг ийм хачин бодлыг үзлийг нялзааснараа болгоод юу болгоцсон бэ гэхээр эмэгтэй хүмүүс бид нар гэртээ суухыг шахацсан бүлийдэд. Тэгээд яцсан мэглээ тэр хоорондор ирчүүд нь илүү ажиллаад ажлын туршлага олж аваад цалингаа өндөрлөгцсөн. Дээрээс нь тэр хоорондоо ярилцаж нийгэмшид хуйлдаж чаддаг болсон. Тэг яг дарга болохоор хуйлдаад дарга болчиход байдаг. Хар ажлыг нь эмэгтэйчүүд өөрөө дийдэг. Тэгэхээр энэ дээр би юу гэж санал болгох гээд байна вэ гэхээр нэг чухал зүйл нь эрэгтэй декрет гэдэг зүйлийг заавал оруулъя. Эрэгтэй декрет гэдэг зүйлийг. Энийг би бүр устдахгүйгээр энэ телевиз энэ нэвтрүүлгээр онцлоод гаргаасаа гэж бодож байна. Хэрвээ тухайн гэр бүлд эмэгтэй хүн 6 сар 12 сарын декрет авсан бол автоматар тэр гэр бүлийн эрэгтэй хүнд нь эсвэл тэр хүүхдийг биологийн эцэгт нь 6-аас 12 сарын декрет заавал өг. Ингэж наад тэнцвэртэй байдал чинь хадгалах юм байна гэдэг л одоо ийм радикал саналыг бол төвшүүлж байна. За баярлалаа. Бэлцэн асуулт болон ярилцах сэдв өргөн бас өгөгдсөн хугацаа минуттай байсан учраас ингээд өндөрлөө. Студид цаг гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.